Монгол Улсын их хурлын дор Баруун аймаг за сонгогдсон тойрогтой бас ажиллаж байгаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн яамнаас Цахуу аймгийн Нөмрөг сум, Сонгон суманд туулагч одоо сайтай Ланд 78 машиныг одоо шийдвэрлэж байна. Мөн аймаг орон нутгуудад тулгамдж байгаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай холбогдолтой олон асуудлуудыг иргэд эрүүл мэндийн салбарын маань тавьж байна. Эрүүл мэндийн хуулиндаа эмч нарын асуудлууд, анх шатантай ажиллаж байгаа эмнэлгийн салбарын хамт олонныхоо нийгмийн асуудлын талаар онцгой анхаарч ажиллах талаар дурдж байгааг хэлэх хэрэгтэй байна. За тулгамдж байгаа асуудал бол нэгдүгээр алслагдсан байдал, хоёрдугаарт одоо төсөв санхүүгийн байдал, за одоо хамгийн тулгамдсан асуудал байж байгаа. Гуравдугаарт нь бол хүнээ нөөцийн асуудал орж ирж байгаа. Хөдөө орон нутагт одоо яг мэрэгчлэрээ ирж ажиллаж байгаа ийм боловсон хүчний хангалт бол харьцангуй муу, ер нь улс даяараа ийм байгаа бах. Яг л тэрнтэй адилхан ийм бэрхшээлүүд тулгардаг. За тэгээд уур амьсгалын хувьд бол эрсдэс учраас одоо алслагдсан багт хурц үйлчлэх техник, машин тэрэгний асуудал бол бас нэлээдгүй хүндрэлтэй байсан. За шинээр машин бол үнэхээр одоо сайхан машин байсан. Шин. За тэгээд дотор нь бол өвчтөн тээвэрлэгч яг зориулагдсан хүнд өвчтнөө хэрэглэж байгаа тоног төхөөрөмж нь яг одоо тээвэрлэх явцад хүн хүндрэл гарвал ямар тусламж үйлчлэгээ үзүүлэх вэ гэдэг зориулагдсан одоо ийм иж бүрэн тоноглогдсон одоо эрүүл мэндийн системд миний бодлоор бол гарч байгаа шинэ эргэлт байна гэж бодож байгаа. Ингээд хүндээ чиглэсэн ийм машин тоног төхөөрөмжөөр хангаж байгаад маш их баяртай байна. Сумын эмнэлэг болохоор манай Нөмрөг сум бол 1923 хүн амтай. Тэгээ бас нөгөө зам дагуу явуулын одоо үйлчлэгийг бас тусламж үйлчлэгийг иргэдэд үзүүлдэг байж байгаа. За сумын эмнэлэг бол одоо анхан шатны бүхэл тусламж үйлчлэгийг одоо нутгийнхаа иргэдэд болон явуулын иргэдэд үзүүлдэг ийм эрүүл мэндийн байгууллага байж байгаа. Энэ болохоор хүүхэд, төрөх, эмэгтэйчүүд, дотор гэдэг ингээд анхан шатнд үзүүлэх хэрэгтэй бүхэл тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа. Манайх бол бас хүүдэн сэрүүн уур амьсгалтай ийм нутаг. Тэгээд эхний өвчлөө эхний 5 байранд бол одоо нэгдүгээрт одоо артерийн даралт ихсэх өвчин. Тэгээ бөөр шээс дамжуулах замын эмгэг. 3-дугаарт нь бол осол гэмтэл орж ирж байгаа. Сэрэгтэр Туржинбат хоёр Нөмөр сургуулийн эрүүл мэндийн төвийн жолооч. Эрүүл мэндийн байгууллагад одоо Нөмөр сургуулийн 15 жил ажиллаж байна тасралтгүй. Тэгээд туулах чадвар та сайн машин өгсөн их баярлж байна. Нөмөр гартон эрүүл мэндийн төлөө. Тааштай ажиллахдаа бэлэн байна. Ажлын ирчвчээр. Энэ машин авлаа. Эрүүл мэндийн салбарт өгч байгаа машин. Энэ олон мянган километр явгээ. Энэ Германаас ирж байгаа хамгийн хүчин чадалтай. Өөрөөс нь тог гаргадаг. Гад малчны хөтөн. Тэгэд одоо энэ дотор нь энэ одоо тоног төхөөрөмж хэлбэрүүд хамгийн сүүлийн юм. Түүхэн зогссон үед нэг бол миний 30 сая төгрөг юм шиг. Тоноглолтын бүр одоо Германд руу явуулж ирж хийж авчирж байгаа юм шиг. Одоо хотог цуглаадуудын нутагтай дөрөв. Сайхан тэр хөөцөн шүү дээ. Тийм намайг жоохон байхад л харин би ингэж садах юм харин нэг ариутгах гэдэг биш. Яг зарим нэг хариуцлагагүй нэг зохицуулах байлгасан тэр нь одоо шалгагдаад явжлаа баг тийм. Гэхдээ манай салбар үргэлж өсөн нэмэгдэж байдаг. Үйлчлэгээ маань өсөн нэмэгдэж байдаг. Одоо манай үйлчлэгээ санхүүжилт дууссан. Одоо таныг авахгүй гэж хэлэх болохгүй шүү дээ тийм ээ. Тэгээ байнга одоо таахныг жоохон шахаад сар нь шахуулаад тусламж үйлчлэгийг чинь одоо сарын одоо нэг 5 хүн одоо шалгалж эрүүл мэндийн яамны
болт байх гэж байна. Тэг.